хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань мигмар гарагийн дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хоймортой Улсын филармоны гоцлол дуучин, Voice Group-ийн дуучин Отгон Жаргалыг урьж оролцуулаад байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүгдэд бас телевиз үзэж байгаа хүмүүстэй өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр таны хувьд хамтлагийн уран бүтээл болон өөрийн яг хувийн дуучны карьер бол нэг хэсэгтэй завсарлаад байгаа шүү дээ сүүлийн. Ягаад би ингэж тодтоход энэ гэхлээр та сүүлийн үед бол Ануу хатан киноны зураг авалтанд бол нилээдгүй анхаарлаа одоо гэхдээ сайхан хүмүүсийн буйн дэмжлэгээр тусламжтайгаар энэ киног бас амжилттай дуусгалаа. Тэгээд кинонд тоглох бол нэг миний хувьд ч юм бол анх удаа кино тоглож хэлсэн шүү дээ. Тэгээд биш уран дуучин хүн чинь бид нар ч юм бол айлхаар сайхан хоол идээд сайхан унтаж амраад иргэдэл жоохон амралтын байдалтай байхад дуучин хүний хоолоо их сайхан гардаг гэж багш маань байнга хэлдэг л. Ер нь тийм л дээ. Тэгээд тийм орчинд ажиллаж амьдарч байсан хүн чинь кино урлагч шал өөр юм лээ. огт өөр тийм. Тэгээд өөрөөр бас амар хүнд газар чон яхаа байгалийн юу бүх юмнаас шалтгаалаад бүр шал ондоо юм л. Тэгээд ингээл утаа тавьдаг хэсгээр утаа тавиал хоолоо орсон те би чинь утаа бүтгэл ямар ч юм утаанд байх хэсгүй юм чи тэгээ нэлээ хүнд юмнуудыг туулсан. Тэгээ бас яг моринд бол яг эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй гэдэг зарчим байсан. Тэгээ илүү баатарлаг байх хэрэгтэй болох. Би чи өөрөө чи айгу тайван ер нь дүлгөөн тийм хүн шүү дээ. Морь унах бол бас нэг хоёр эрдэн бас сайн сурлаа. Киноны хайжгаар тэгээд морь унж нумсам харуулж сурлаа. Тэгээд бас амжилттай. Яг киноны зураг авалтын үед би ер нь анх яагаад чинь саналыг хүлээгээд авчивдаа эргээд энэ хүмүүсийн итгэлийг нь эвдчихвэч гэх тийм хүн эргээд өөрийгөө тийм ээ өөртөө яриад өөрийгөө нэг шүүмжлэх тийм үе байдаг шүү дээ. Таны үед яг тэгэж өөрийгөө шүүмжилж ийсэн голж ийсэн үе байсан уу? Тоглохоос өмнө эргэлзэжсэн. Тоглох болсноо мэдснээс хойш хизээч эргэлзээгүй л дээ. Чи чадна л гэж өөртөө хэлсэн. Миний ганц хэлдэг үг. Чадна. Тэгвэл баг зэрэг шантарсан үед чи чадна л гэдэг үгээр л өөрийгөө улам ингээл урагшлуулаад зоригжуулаад явж байсан. Чадна ер нь тийм шантрах ч юм уу нэг ухрах ч юм уу няцах ямар ч тийм бодол төрөөгүй л дээ. Тэгээд нэг хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань маш сайхан хүмүүс байсан. Миний цаашин ертөнц бас байсан учраас надад маш сонирхолтой маш гоё байсан л да. Их сайхан байсан. Ер нь амьдралд яг тийм ээ яг түрүүний асуултаа утга адилхан тийм асуултыг асуухад альва нэг зүйл нь амьдралын нэг сорил шалгуур гэж нэг байдаг шүү дээ тийм ээ. Ингээл яг нэг өмнө нь тухайн шалгуурын өмнө яг өөрөө ирэхгүй өвдөг сөхрөх үе байдаг. Тэр үеч юу яаж ханддаг вэ? Яг түрүүнийхтэй адилхан чи чадна гэд өөрийгөө зоригжуулаад явдггүй эсвэл тэр уран бүтээл болохоор арай өөр тусдаа тийм яг үнэ. Тийм үе бай. Одоо ч би чинь 30 жил хүрч байгаа шүү дээ. Тэгээд яг амар нэг гэхдээ 60 70 жил амьдэрсэн хүмүүс бас ондоо байх л та. Миний хувьд бол яг өсвөр насныхантай дөнгөж амьдралыг амталж байгаа хүүхдүүдтэй харьцуулахад бол тийм бас амьслээсэн байна. Тэгээд тийм үе байсан л та. Гэхдээ тийм үед болохоор би хаашаа ч юм уу явмаар санагдтыг. Яг бол ганцаараа. Тэгээд шал өөр орчинд шал өөр хэлтэй хүмүүстэй те шал өөр орчинд очихоор маш сайхан тайвширчдаг. Тэгээд айгүй олон ганцаараа ийш явжсэн гадагшаа явжсэн л да. Нилээ олон орноор явжсэн. Тэгээд тийм үе дандаа л ганцаараа л байхыг хүсдэг илүүдүүдтэй. Тэгээд хэний ч хэлсэн үг угаасаа толгоонд орохгүй, чихэнд буухгүй, зүрхэнд тусахгүй штэ. Тэгээд ээж маань хажууд минь байдаг л да. Гэхдээ би бас нэг ээжтэйгээ амьдардаг болохоор ээж минь бас яг тэр тал дээр намайг айгүй сайхан тайвшруулж өгдөг. Ээжийнхээ хоолыг идчихээд хажууд нь хөвтөж авчихсан. Бас тэр бүх юм олддог л да. Тэгээд тийм үе байдаг юм аа. Одоо бол надад бас яг жоохон тиймэрхүү үе бас ирчээд шүү.
Энэ жил би бодоод яхаа нэг хөдөлмөрлөх ёстой л да залан хүн юм чинь уран бүтээлч. Гэтэ бас нэг хугацаа гэж байдаг те юмд бас цаг нь болоогүй зүйлийг би бас хэтэрхийх яарад бас хийж байгаа юм болоо гэд тэгээ одоо би жоохон яг нэг жаа өөр нэг сонирн байдаг чи би биш юм шиг. Яг гүн би яг ер нь юу гэж яваад байна гэж өөрийгөө ч ойлгохгүй юм. Би отхон жаргал мөртлөө отхон жаргал биш юм шиг одоо надад бас нэг жоохон тиймэрхүү цаг хугацааны үед орцсон байна л да. Уучлаарай магадгүй бүр хит хувийн асуул өнцгөрүү чинь тийм дотоод руу чинь одоо өнгөх одоо би асуултыг асуух гэдэг нь л да. Магадгүй яг тийм шинжтэй тэгж ойлгогдвол та хариулахгүй ч болно шүү. Тэр их танд байгаа. Би танаас юу гэж асуух гэдэг нь гэхэлэр яг таныг тийм нөхцөл байдалд оруулах зүйл яг юу байсан бэ? Тэрний талаараа яриул. Одоо жишээ нь ажилтай холбоо таны мэргэжлийн өнцгтэй холбоотой юу эсвэл яг хувийн амьдрал яг таныг яг одоогоор өөрийг ингээд нэг баг зэргийн гацаанд орлаа тийм ээ баг зэргийн ингээд таны хувьд ингээд нэг сорилт болох тийм ойлгож байна. Хувийн амьдралч гайгүй л дээ нэг бихтерхий робот шиг ажилласан байлээ. Тэгээд гигүнт нэг стоп юм уу гівэн цогцолт болд юм байна л да. Тэгээд би яг сая тэгсэн одоо нэг 78 хоног юм гівэнт өөрийгөө ботсон байхгүй цогсоогоод тэгээд ямар амар яаж ингэж чадчихна чи отхоо гэд чи өөрийгөө хайрлах хэрэгтэй шүү дээ. Яагаад ингэ өгөх гэж юм шиг ажиллаад байгаа ингээд чам зөндөө цаг хугацаа байна. Дахиад 20 30 жил те ажиллах ажлын бүтээмж хийх тийм зөндөө олон жил ах чи яагаад ингэ өгөх гэж юм шиг дайраад байгаа ингээд яг хоо залуу бол ирч хүчтэй ажиллаа юу сайхан хийх хэрэгтэй л дээ. Гэхдээ миний хувьд бол бүр ингээд зогсоо зайг ажилласан байгаа байхгүй. Тэгээд ажиллах ёстойгоо ойлгоцсон. Тэгээд л бүх ажлын үр дүнд нь мэдээж сайхан ажрал байх хэрэгтэй те. Тэгээд сүүлийн үед бол бүр хитрхийн амар махруу ингээд робот шиг өөрийгөө болгоо хувирсан байсан л та. Тэгээд одоо нэг өөрийгөө олохгүй нэг 10 хоног болж байна. Тэгээд зогсох хэрэгтэй тэгээд тайван маш сайхан тайван бай хэдэн цаг хүртэл чи унтаж олно гэдэг өөртөө эрхчлээ өгч байна л та. Сайхан шүү бас тийм ээ яг өөрөө ажиллаж болж байгаа тэгээд шүү тийм. Яг өөрийгөө тэгж бас хайрлаж байхгүй л эргээд тийм ээ чамаас гарах бүтээл тэр хэрээр сайхан чанартай бүтээл олж гарахгүй байхыг бас үгүйсэхгүй шүү дээ. Тийм эрсдэл бас байдаг шүү тийм ээ. Түрүүн ярьсан шүү дээ. Ер нь бол яг ингээд жоохон ганцаардсан үедээ ч гэдэг юм уу ер нь гадагшаа явах аюу дуртай гэдэг. Тэгээ олон ч явсан гэдэг үгийг бас цулзуулсан тийм ээ. Тэгэхээр ер нь бол сэтгэлээр заримдаа их унахт үе бол бас байна. Уран бүтээлч хүмүүс аюу сэтгэлээр амархан ундаг амархан босдог л доо. Би өөрийгөө дүгнэхдээ урлагийн хүмүүс тийм байд юм болоо гэж басан. Тэгээд аюу эмзэгхэн аюу хүн сонсоход бол ингүүн сонсоход бол юун сүртэй ингэмэр бид нар ч аюу гомдчихдээ штэ. Тэгээд өлзий төгсөгчний гоё шүлээгээд энэ тонирхлын шүлээгээд анхны цас ороход салхин тийс ивлээ нэг аюу гоё шүлгэлтэй би цэжилсэн мэддэг байсан юм аа. Тэгээд тэр шүлгийг би байнга л яг тэр үедээ боддог л та өлзий төгсөгч тэр нэг аюу гоё шүлэг байт юм аа. Тэр би ч гэсэн олж уншмаар санагдчихжээ. Тэр тонирхлын шүлэг гэдэг аюу гоё шүлэг. За энийх үндэ би орж ирэнгүүт нь хүмүүст гоё хийж өгнө. Нэг юм гоё сонирхолтой асуултыг асуумаар байна. Ойрж ер нь болзоонд явсан уу? Ойрт амар хүн асуулт байна. Ойрт болзоонд явж амжаагүй л байна да. Яг зөвхөн өөртөө цаг зав гаргаад байгаа тоо. Би түрүү хэлсэн шүү дээ нөө. Эсвэл хитрхи робот шиг ажилласан маань гэдэг чинь би өөртөө ч анхаарал тавих болсон байсан л та. Тэгээд бас болзоо гэдэг чинь өөрийгөө бас нэг сайхан бас нэг эмхтэн талаасаа те бас нэг сайхан мэдрэмжийг авдаг зүйл шүү дээ. Болзоо гэдэг нь бол сайхан хоол идээд нэг сайхан гоё энерги сайтай сайхан юм ярих чинь бол бас аюу сайхан шүү дээ. Тэгээд харин тэгэж ч амжихгүй. Тэгэл өөртөө жоохон готраад байна. За та бүдээр ярилцлага төр завсарлуулъя. Тэгээд эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань ярилцлагынхаа хажуугаар нийт үзэгчдэд зориулаад таны мэдхүйн гоо сайхны тийм сонирхолтой мэдээллүүдийг бас давхар хүргэдэг уламжлалтай. Тэгэхээр өнөөдөр манай сэтгүүлч та бүдээр тулна нийт үзэгчд маань ямар сонирхолтой мэдээлэл бэлтгэсэн байна тийм ээ. Тэрхүү мэдээллийг хамтдаа хүлээн авч үзээд үзэгчдээ эргээд студидтэй дуучин отгон жаргалтайгаа хамтдаа уулзцаая. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн зөвлөгөөний болондоо эмэгтэй танд тустай дараах мэдээллийг хүргэе.
Эмэгтэй та сайхан ажтай байх нь өөрийгөө өдөөн сэтэлжүүлдэг болохыг мэдхүү. Сэтгэл санаа тавгийдах, муухай зантай байгаа үеэ таньж эсэргээр нь эргүүлэхийг хичээх хэрэгтэй. Үргэлж баяр баясгалантай байдаг хүмүүс цөөхөн байдаг. Хэдийгээр муухай ажтай байх үед зайлшгүй тохиолддог гэдгийг ойлгодог боловч үүнд бусад хүмүүсээс өөр байдлаар хандах нь таны нүүрэнд үрчлээ тогтохоос хамгаалдаг байна. Олонх эмэгтэйчүүд тавгүй ууртай байх үедээ энэ байдлаа зогсоож чадахгүй байсаар байдлыг улам муудахдаг. Сайхан амьдралтай ямар нэгэн дарамт шахалтгүй амьдрдаг бүсгүйчүүдийн харагдах байдал хүртэл өөр байдаг. Эмэгтэйчүүдийн нэг онцлог бол өнгөн байдлаараа өөрийгөө аз жаргалтай эсгээ бусдад шууд л хэлж өгдөг. Сэтгэл санаатай гоо сайхан шууд холбоотой тэрч бүхэл эрт хөгшрөлт, ажлын бүтээмж, амьдралын зөв хэв төрх хамаардаг. Өөртөө ихтэй үзэл бодлороо төлөвшөж чадсан бүсгүйчүүдэд сайхан бүхэн зэрэг цогцолсон байдгийг эрдэмтэд тогтоосон байна. За стресстэй холбоотой бас өөрийгөө ядаргаанаас хэрхэн тайлах уу гэсэн мэдээлэл өгсөн байна. Та бүхэн бас яриатай нэлээд уялдсан байна тийм ээ. Тэгэхээр таны хувьд бол аль хэдийн түрүү хариултаа өгсөн байгаа. Тэгэхээр би таныг хувьдаа ингэж дүгнэдэг юм. Энэ бол миний өөрийн дүгнэлт. Илүү их дайчин тэгээд давхар яг урлагийн одоо амьдрал уран бүтээлийн хажуугаар өөрийгөө аягүй сайн хөгжүүлж чаддаг эмэгтэй болов гэж харддаг юм л та. Миний дүгнэлт юм. Өөдөөс айгу гайхаад гараад байгаа тэр би эргээд. Яг нэг ажил ер нь ямар ч мэргэжлээсэн те ажлынхаа хажуугаар бас өөрийгөө ямар нэгэн хөгжүүлэх тал дээр бас анхаарлаа хандуулж бол сайн болов уу гэж би боддیں۔ Тэгээд миний хувьд бол дуулахаасаа гадна хажуугараас бүжгээ спортер хичээлдэг. Тэгээд бас бассейн тийм фитнес ер нь фитнесээр маш сайн хичээлдэг л дээ. Би чинь 10 жил байхдаа одоо сагсан бөмбөгөр чинь бас нэлээд олон медаль авчихсан. Дуулахаасаа илүү спортын авьяас маань бол илүү өндөр байсан л да. Тэгээд яг багасаа бас айгүй 13 жил бас уран зураг зурсан. Тэгээд тэр талаараа тэр авьяас талаагаа айгүй манай гэрийнх нь намайг айгүй гоё хөглж өгдөг байсан л да. Тэгээд уулын дооч мш зураачлах байсан юм аа. Гэрийнхэн дардгаар ингээд слинзэн нэг гоё дуу сонсоод л тэгээд л дооч болмарсан. Ерөөсөө л тэгсэн шууд шийдэл байгаа. Авьяасан ч бас байж мэдгүй гэхдээ итгэсэн байх л та өөртөө. Өөртөө итгэж айгүй сайхан шүү дээ. Өдий хүртэл бүх хийсэн миний зөвлөл өөртөө итгэлтэй байж хийсэн зөвлөд. Яг үнэн шүү. Хүн өөртөө итгэж өөрийгөө үнэлж чадахгүй байвал тэгэл альва зүйлээ хийхэд бол тэгтээ бас анзаарч чад хүн бас өөрийгөө голох хэрэгтэй юм лээ. Голдог байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг гэхээр бас ичдэг байх хэрэгтэй юм болоо гэж би бодсон. Ичгүүгээр бас юм хийдэг хүмүүс байна л да. Тэгтээ тэгвэл бас нэг арт түмэн сонсож байгаа үзэж байгаа те. Тэгээд яг нь хамгийн гол нь та нарын бүтээл бол шууд арт түмэнд ил байдаг. Тэгэхээр маш сайн тийм яруу тийм сандруу тийм олон бүтээл биш зүгээр. Би бол өөрийнхөө яг соло уран бүтээл дээр бол маш тийм тайван зарим хүмүүс харахад бол амар залхууч гэж хэлэхэр ч юм уу те. Тэгж хандлагатай ханддаг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр нэг бүтээл бол айгүй удажж хүнээс гардаг. Тэгээд 40 хүртэл бас нэг уран бүтээлчтэй ярилцаад л суужсэн би. Бас хөгжмөн цогцолтой. Тэгээд нэг дуу би 5 жил мэдээж дэлхийн бас сорсон бүтээлүүд миний нэг мэддэг дуу бол хөгжмөн цогцолч 5 жилийн хугацаанд бүтээжсэн. Ганцхан дог. Тэгэхээр бас уран бүтээл бол мөнхийн амьтаа очиж байдаг учраас мөнхийн байлахын тулд бас хугацаа амар хэрэгтэй гэдэг л да. Цаг хугацааг бол хайр наргүй зарцуулах хэрэгтэй тийм ээ. Таны яриаг сонсоод сууж байхад нэг ийм асуулт орж ирж байлаа. Одоо хүмүүс хэлдэг болсон л хэлээ л дээ. Яг аль ч салбарт гэлтэхгүй шүүмжлэгч тийм ээ. Айгу ховорхон болцсон. Уг нь тухайн уран бүтээлийг одоо ялангуяа тань руу би ингээд зөвлөгөж асуух гэдэг. Одоо чинь уран бүтээлчдийн хувьд тухайн уран бүтээлийг сайн шүүмжлээд илүү сайн хурцлаад өгöd агуул тухайн уран бүтээлч илүү сайн өсч хөгжиж явах учиртай. Гэтэл та бас түн сайхан хэллээ. Хүмүүс өөрсдөө голохгүй юм хийгээд байна. Голохгүй юм хийгээд байгаагийн цаана чинь нөгөө тэрийг сайн шүүмжлээд өгдөг бас давхар арт түмээс гадна өөр мэргэжлийн хүмүүс байхгүй болохоор тэгээд байдаг юм болов уу? Тийм л дээ шалгуур гэж байх хэвээр тэгээд байдгүй одоо манай хандж байхгүй л юм л да. Тэгээд би бас канон тоглож байхдаа жоох имижсэн. Үнэхээр яагаад тэгэхээр би өөрөө мэргэжлийн жүжигчин биш те. Би зөвхөн мэргэжлийн дуучин гэдэг одоо дөрөв дуучин гэдэг мэргэжлийг соёл урлагийн сургуульд эзэмсэн болохоос мэргэжлийн жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшээгөө. Тэгээ бас яг үнэндээ өөрөөсөө жоох имижсэн зүйл нь би уулын кинон жүжигчин тоглох хэрэгтэй шүү дээ. Тэ жүжигчд аюух про бүхсэн л да. Тэгээд
Урд нь бас нэлээд олон кинонд надад санал тавьж хат би ер нь аль нь ч тоглоогүй л дээ. Тэгээд энэ кинонд пробон зүгээр л зохиолч намайг урьсан учраас би шүдрэх шиг хүнлээ пробонд нарсан. Тэгээд яг тоглох хосноо мэдчихэд хэл сүрджилээсэн л да. Тэгээд бас жоохон эвгүй байсан. Одоо юу юм бэ? Бас жоохон айсан. Айгуу те. Бас яг мэргэжлийн жүжигчдийн өмнөөс бас мэдээ өмнөөс нь бол би сандарч байсан л да. Яг дуучин хүний хувьд тэгвэл одоо яг мэргэжлийн тэм шүүмж хатуу хурц үгүүдийг хинээс илүү сонсох дуртай байна. Яг нэг шинээр гаргаж байгаа бүтээл дээр за энэ багштайгаа л за энэ бүтээлээ сонсох чад надад ч та яг голдмон ортол тийм хатуу үгийг бас сайхан магтаалыг харамгүй хэлэндэ гэсэн хүн гэвэл багш нар маань аюусаа хэлдэг л дээ. Багш нар маань л хэлнэ. Одоо жишээлбэл сүүлд би Франц нэг том фестивал цай сонгогдуулаад ирсэн. Тэгээд сонсож байхад ер нь багш нар л хамгийн ихийг хэлдэг л дээ. Тэгээд хамгийн ойр байгаа хамтарч ажиллаж байгаа багш маань л тэр айр ямаасаа яаж дуулахыг зааж өгч байгаа учраас хоёр багш маань л надад аюусаа хэлж өгдөг. Зүгээр хөндлөнгийн хүмүүсээс сонсоод сайхан байна л гэдэг л дээ. Яг гол нарийн нюанстай гол алдаг бол багш нар маань олж хардаг. Тэрэн дээрээс бас дөрүүлж аюух суралцдаг л да. Гэхдээ сүүлд маш брокс танихгүй нэг хичээс амар маш урт захиа авсан. Надад бүр улсын филармоны гослтууч отхон жаргал гэдэг надад хаягдсан байсан. Тий. Хаанаас ирсэн? Тэр хаанаас ирсэн өөрөө бичээгүй. Тэгээд зөвхөн надад зориулж тэр захиаг бичсэн. Бид нар ч одоо чи мэдэн штэ бүр бага 1 2 дугаар ангитай л юм уу захиаг бичдэг лээсэн штэ тий. Өөр мэдгүй штэ тийм нөө шууд нь хийдэг захиаг ялангуяа бичмэл тийм. Тий одоо мессеж, мэйл гээл электрон бүх юм хөгжсөн бохоод би анх удаа сая тийм захиа авлаа л да. Тэр захианд намайг хүндэлж биширдэг. Тэгээд маш сайхан дуучин. Гэхдээ миний дууд бас алтай байна гэдгийг маш их сайхнаар надад тайлбарлаж бичсэн. Тэгээд би тэр захиаг хадгалсан байгаа л да. Уран бүтээлч хүн бол энэ л маш хамгийн чухал зүйл байдгийг байна гэдэг би бүр яг бурхныхаа баргалж тэр талт хийсэн байгаа. Тэгээд тэр их ч одоо бас танад телевизийг үзэж байгаа бол тэр их дамжуулаад маш их баярлалаа гэж хэлээ. Үл мэдэх хичээлтэй. Би одоо үл таних бүсгүйгээд ярьсан байгаа. Гэхдээ үнэхээр бас сайхан шүүмжүүдийг болоод шүүмжүүдийг надад бичсэн. Тэгээд тэр шүүмж надад ер нь миний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигтай шүүмж байсан. Ер нь тиймэрхүү шүүмж гэдэг юм уу? Шүүмж ер нь хэр их тийм ээ мэдрэг хүлээж авдаг бай. Зарим хүмүүс тухайн үед нэг шүүмжлүүлээд өнгөрдөг ч гэсэн эхлээд сонсоход нэг юм санаагүй юм шиг хэрнээ уран бүтээлд айгүй шингээсэн мэдэг. Эсэргээрээ бас тухайн сонсоол өнгөрчдөг хүмүүсээс нэлээдгүй байх шүү дээ. Би шүүмжийг бол нэлээд сайн хүлээж авнаа. Тэгээд магтаал гэхээс илүү надад шүүмжин л амар хэрэгтэй байдаг. Тэгээд ямар сандал кинон тоглоод дуусцаа одоо нөө монтаж хийж байгаа залуучуудаас болохгүй юм юу вэ? Би болоогүй зүйл юу вэ? Надад хэлээд гингүүд одоохондоо болоогүй зүйл байхгүй байна. Сайхан байна. Баяр хүргэе маш сайн байна гэж манайхан багтаад л байгаа л да. Гэхдээ одоо кино үзэхээр өөрөө бас тэр шүүмжүүдийг яхав өөрөөр маань бас үнэлсэн байж магадгүй манай киноныхон. Тэгээд одоо бас үзгэл лах та. Тэгээд үзээд хүмүүс бас мэдээж манай уран бүтээлчд бол 100% төгс юм хийхийг л хүсэж байгаа шүү дээ тий. Тэгтээ би өөрөө ч 100% байгаасаа л гэж бодож байна. Өнөөдөр отхон жаргалтай өмнө нь та бүтээр бараг 1 жил орчим ч өмнө ярилцчихсан тийм ээ. Тэгэхэд нэг өөр отхон жаргал өнөөдөр болохоор илүү бодлогошронгуй илүү ингээд юмд илүү л ингээд нухацтай ингээд асуусан асуулт бүртэл нэг тэгж хариулаад байна л та. Тэгэхээр энэ юунаас ч түрүүн таны хэлдэгчлэн айгуул нөгөө өөртөө цаг зав гаргаад эргээд өөрийгөө харсан чинь гэдэг дүгнэлтээс ч үүдэлтэй байж магадгүй юм байна. Тийм тэгэхээр би танаас нэг юм асуух гэдэг. Та түрүүн хариулсан. Жохон гондог үедээ гадагшаа явчихдаг юм бол өөрийгөө илүү гоё цоглог цолбоолог үедээ та юуг илүү хийдэг вэ? Та сайхан эрч хүчтэй байгаа үедээ юуг илүү хийж тийм ээ өөрөөсөө ямар бүтээл гаргаж ингэдэг. Ер нь өөрийгөө яаж хөглөх туртай вэ? Жохон одоо эрч хүчтэй залбиолог байхдаа би хөвчлэн дандаа сонгодог сонсдог л да. Сонгодог араймаа сонгодог дуурайд. Тэгэл яг л би тэгжл дуулж чадах юм шиг надад тийм эрдэмтлээс төрдөг тийм илүү төрдөг. Тэгэхээр тий өөрөө нэг яхаа уран бүтээл хийхээс илүү нэг хичээл аяух хийдэг л дээ. Одоо гам унших юм хоолондос бол багштаараа очино. Багштаа бас эрхлэн. Тэгэл би чи яг багшаа хүүхдэн юм шиг байдаг. Тэгэл багш нартай эрхлэн. Тэгэл илүү амар гоё эрч хүч. Тэгээ маа найз нар ч гэсэндээ тэгдэг л дээ. Чамтай уулзахаар ингээд бүх ажил бүтдэг, чамтай уулзахаар чамаас маш сайхан энергийг авдаг гэд миний аюу 3 ч найз надад баярлалаа гэдэг чин сэтгэлээсээ хэлжсэн. Тэгээд тийм болохоор бас өөрөөсөө гадна өрөөлт бас аюу
Баяр баясгалан. Баяр баясгалан бас өгч чаддаг юм шүү. Энэ бол яг урлагийн хүмүүсийн л бас нэг урлагийн хүмүүст байдаг л бас нэг зүйл байх, энерги байх л да. Анзаараад байхад юу нэлээ ирэх юм шиг байна. Ээжтэй хэрхэлдэг гээл, багштай хэрхэлдэг гээл. Яг би айл отох хөлтэй. Гэхдээ нэг хэрхвшээ миний дээдлэгч бас хэрэг. Тэгээд одоо нэг өөрөө бас хөрхөө охинтой. Тэгээд би баралж охиндоо өөрөө эрхлээд байна. Тэгээд хүүхд чи юу амьдралын амар аз жаргал баяр баясгалан шүү дээ. Тэгээд охин харахаар л амар. Одоо бид нар Gangnam Style гэдэг нэг дуу гарсан байна л да. Тэгээд нийлээ хожуу үзлээ. Би охиноосоо л тэр клипийг үзсэн чи хөөрхөн юм шиг. Одоо л гэртээ охинтойгоо тэр бүжгийг бүжиглдэг. Тэгэхээр миний охин тэрийг бүжиглэхээр амар аз жаргалтай болдог аахгүй. Нэг хэмчлэн өнөө зогсолтын дундаа бас өөрийгөө яаж аз жаргалтай байх уу гэдгийг бас бодчихлаа л та. Тийм өөрийгөө бас амьдралаас юг олж ямар аз жаргалыг олж авах уу гэдгийг сайн мэдэрч байвал эрч хүчтэй байх үед бол мэдээж маш их сайхан амжилттай зүйлүүд бүтээгдэн л дээ. Тэгээд технээс ахуулаа байж гарч ин тэ. Одоо кино маань бас маш их эрч хүчээр дүүрэн байсан. Яг л маш сайхан хүмүүстэй хамтарч ажилласан учраас энерги сайтай дандаа л нэмэх энергитэй хүмүүс тийм ажлыг маш сайн бүтээсэн. Хэсэг одоо завсарлаа одоо боллоо гэсэн үед яг шинээр хийхээр төлөвлөж байгаа ажлаас мэдээж давхар бодож байгаа. Тэгэхээр тэр уран бүтээл гэвэл ямар уран бүтээлүүд вэ? Хэдийгээр одоо би нэг жоохон зогссон гэсэн одоо нэг шинэ дууны ажилд орсон байгаа. Тэгээд соло тийм соло тийм тэгээд тэрний нэг гараал хүмүүс ойлгох байх л та. Тийм бас нэг шинэлэг урсгал одоо нэг рок опера маягийн. Одоо сонгодгийг роктой хайсан юм pop rockтой. Тэгээ рок тал руугаа жаха. Тэнийг тийм шинэ бүтээл өөрөө бас эвдсэн. Тийм шинэ бүтээл одоо гарч байна. Тэгээд туудахгүй бас одоо би нэг жаахан жин нэмсэн байл л та. Аянда жаахан жин хасангууд тэр дууныхаа клипэнд орно. Одоо оны өмнө л амжихгүй боллоо. Тэгээд оны дараа л орно. Харин түрүүн би бас ярьслах юм танд хэлжсэн тийм ээ. Баг зэрэг бол яг аж. Ер нь та өөрөө яг ингээд жин нэмэлттэйгээ таргалалтаа ер нь хэрэг тэмцдэг вэ? Оо, зөксөө загуу тэмцэнэ. Гэхдээ би сайн нэг Франц руу том фестивалд яваад оролцоод 14 хоног Францд аваад үлдсэн 14 хоног тэр нь Испанд манай найз охин байдаг л да. Азаа гэдэг тэгээс Азаа маань хүрээдргээд найз дээр яриад найз дээр очиод бас л эхлээд цуцсан. Тэгээд тэнд нэг 14 хоног найзтайгаа амарсан чи ёо бүрээстэй Испани айгу гоё орн байд юм билээ. Би Европоор зөндөө явжсэн. Яг Испаниг л үлдээсэн байсан. Тэгээд энэ жил бол бүр зорж очиж Испани руу өөрөө яасан л та. Тэгээд тэнд амарсан чинь амралт дэндүү сайхан байсан. Дэндүү сайхан байсан. Тэгээд манай Азаа маань нөхөртөөгөө дэлгэмтэйгээ тэгээд тэнд бас их сайхан амьдардаг. Тэгээд бас танад телевизээр Азаадад амжуулаад найстай хайртай шүү гэд бас хэлээ. Тэгээд амар гоё амарсан. Тэгэхэд би бодсон л та за би жоохон жин нэмж байгаа юм байна шүү. Атхан жаргалаа бодсон ч гэсэндээ яагаад заавал бүх юмыг ингээ хүчээр барих хэрэгтэй гэж. Яг тийм би нэг удаа сайхан хоол идэ те. Тэнд би одоо бол би өдөрт нэг юм уу 2 удаа л хоол иддэг л те. Тэгээд тэнд бол би өдөрт баралж 3-4 удаа ч хоол идсэн. Тэгээд айгуу сайхан байсан. Бүх юм чөлөөтэй ямар нэгэн зүйлд өөрийгөө барихгүйгээр. Тийм, тэнд яг л тийм байсан. Чөлөөтэй айгуу гоё байсан л та. Тэгсэн чинь нэлээд жин юмсан. Яг эмэгтэй хүмүүс бол ер нь жоохон хоолоор жоохон дэглэн барихгүй бол ер нь жоохон хоолоор арилчих гэдэг л та. Гэхдээ эренгүүтээ бас фитнестэй маш сайн явсан. Одоо тэгээд эргээд жин руугаа хуучин жин руугаа орж байгаа. Буурж जैन тий. За та бүдэрийн ярьцлагын цаг маань дуусч байна. Тэгээ бидний урилгыг хүлээн аваад тийм ээ надтай ингээд богино хугацаанд гэсэн сонирхолтой сэдвээр ярьцлага өрнүүлсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын шинээр төрөн гарах уран бүтээлүүдэд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танай телевизийн бас амжилт хүсье. Тэгээд бас удахгүй бас шинэ он гарлаа шүү дээ. Тэгээд ирэх жилдээ бас амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэдэг. Тэгээд үзэгчдтэй ч гэсэндээ аз жаргал эрүүлийн хийх хүсээрээ. Тэгээд аз жаргалтай эрүүлийн байхад бусад бүх зүйл нь аяанда өөрөө нэсэд л дагаад төрөд ирдэг л дээ. Тэгэхээр эрүүлийн байх нь хамгийн чухал. Тэгээд эрүүл байгаарай. Тий, эрүүл байгаарай гэд. За, танд баярлалаа. За, баярлалаа. Үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань мигмар гарагийн дугаар үгээр дуусч байна. За, өнөөдөр манай эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань зочноор Улсын филармоны гоцлол дуучин, Voice Group-ийн дуучин Отхон Жаргал өргөдөн оролцож, за өөрийн уран бүтээл болоод хувийн амьдралынхаа талаар тийм ээ цохосхон надтай ярилцлаа. Ингээд танд бас баярлсан гэдгээд нэвтрүүлгийн төгсгөл дахин хэлье. Ингээд үзэгчдээ маргааш өдрийн энэ цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.